доктор Матью Walker нь тодорхойлсноор нойргуудл нь бол маш энгийнээр бол хангалттай хэмжээний нойрыг зөв цагтаа авахгүй байхыг хэлдэг байна. Нэгдүгээрт биеийн дотоод цаг гэдэг нь бидний тархины гүнд орших тархины нэг удирдлагын хэсэг бөгөөд энэ цаг нь тархины хэсэг бүрт байнга дохио сигнал илгээн цаашлаад биеийн бүх эд эрхтэнд мэдээлэл дамжуулж байдаг. Нойрноос гадна хизээ сэрэх, хизээ өлсөх, биеэс гарах ялгцыг зохицуулах, биеийн химийг зохицуулах, бодисын солилцоо болон даавар гормоны зохицуултыг хийх гэх мэтчлэн бүх зүйл нь энэ биеийн дотоод цагтай уялдаатайгаар явж байдаг бөгөөд биеийн дотоод цагийн өдөөл сэдэлтээр биеинд үүсч идэг гэсэн үг. Тэгэхээр эрдэмтдийн судалж тогтоосноор биеийн дотоод цагийг хариуцсан тархины хэсгийг suprachiasmatic nucleus гэдэг бөгөөд нийт 20,000 ширхэг тархины мэдрэлийн эсдэг юм. Тэгэхээр энэ тархины автомат төв удирдлагын хэсэгт байрладаг. Тэгээд энэ 20,000 ширхэг тархины мэдрэлийн эс гэдэг нь өөрөө энэ хүний бүтэн биеийн 40 их 80 мэдрэлийн эстэй харьцуулахад ердөө 100 саяны 5% нийцлэхээр юм жижигхэн хэсэг. Гэтэл энэ жижигхэн хэмжээтэй энэ биеийн дотоод цаг нь хэмжээний хувьд ийм жижигхэн атал бидний амьдралыг удирддаг байна. Үнэхээр хайрламар, хамгаалмаар байгаа биз?